Эерэг, гэгээлэг, сайхан, боломж, эдгээр үгс тархинд юуг бүтээдэг гэж үзэл бодлоо өөрчлөх хүчийг бүтээдэг. Сэтгэлийн эрүүл мэндэд тань анхааран туслах, амьдралын хүчийг нэвтрүүлэг эхэлж байна. Гэрүүлэн радио 104.5-та сонсогч та хамт байна. Яг одоо бид амьдралын хүчийг сэтгэл зүйн боловсрол олгох нэвтрүүлгийн 7 хоногийн яг 5 гаргийн энэ цаг мөчид хамтдаа байдаг байгаа. За энэ 7 хоногт бас бид шинэ сэдэв болон бас бидэнтэй байнгын хамтдаа байдаг хүүхэд гэр бүлийн сэтгэл зүйч, солон сэтгэл зүйч маань мөн бас эцэг эхчүүдийн төлөөлөл гэхээсээ илүү өөрийнхөө бас үзэл бодол байр суурийг илэрхийлэхээр ирсэн манай ээж мөнх цэцэг мөн бидэнтэй хамт найруулагч Баясаа болон хөтлөгч сэтгэл зүйч гэрлээ миний би хамтдаа өнөөдөр ярилцахаар ирсэн байна. За мөн та гэр бүлийн радио 104.5 гэсэн Кирилл монголоор бичээд та фэйс хуудас руу маань орсноор биний лайв стримийг бас давхар үзэх боломжтой байгаа. Тэгэхээр бас өнөөдрийн агуулга сэдвийг олон хүмүүс сонсоосоо гэж хүсэж байгаа учраас та бас хуваалцаж бусдаа бас хэрэгтэйтэй мэдээллийг хүргэхэд туслаарай гэж мэдээллийг хүргэмээр байна. За тэгээ өнөөдрийн бидний сэдэв болвол өсвөр үеийнхний өөрийгөө зүсэж гэмтээдэг шалтгаан буюу одоо зарим өсвөр насныхан өвдөлтөөр өөрийнхөө сэтгэл санааныхаа хямралыг одоо багасгах гэж оролддог. За зарим өсвөрийнхэн хэлэхдээ би өөрийгөө зүсэхээр тайвширдаг юм аа гэж хэлдэг, тийм ээ. Тэгэхээр энэ тайлбараас юуг харах боломжтой вэ? Бидний нөгөө хүүхэд гэж бодож байгаа тэдгээр хүмүүсийн цаана бас сэтгэл зүйн хэрэгцээ байна. Тэдэнд бас сэтгэл хөдлөлөө зохицуулах тэр орчин, тийм ээ, хэрэгтэй байна гэдэг энэ чухал санааг өнөөдөр бүгдээрээс хамтдаа ярилцъя. За та хоёр маань энэ сэдвийг сонсоод хамгийн түрүүнд юуны тухай бодол. Одоо миний баг уламжлалт асуулт болж байна. Сэдвийг сонсоод ямар мэдрэмж төрсөн бэ? Ямар бодол хамгийн түрүүнд орж ирсэн бэ? Ямар санагдсан бэ гэдгээс эхлэе те. За би эхлэе. За хамгийн түрүүнд нөгөө ярих сэдвээ авангуудаа ерөнхийдөө яг тийм ээ. Энд чинь бас нэлээд одоо яригдах чухал бас сэдвүүдийн нэг байгаа. Тэгээ миний жисэн бас санаанд бол багтчихжээ. Одоо ерөнхийдөө бол нэг энэ талаар ярих. Ялангуяа ерөн сүүлийн үеийн одоо нөгөө бидний одоо өсвөр насны хүүхдүүдийг одоо өөрийгөө гэмтэх эсвэл одоо сэтгэл зүйн асуудлаа шийдэж чадахгүй байгаас болоод нөгөө гаргалгаанууд дандаа нөгөө буруу арга хэмжээнүүд аваад байгаа. Уг нь болохоор мэдээж нэг арга хэмжээ аваад байгаа. Гэхдээ энэ нь болохоор эргээд нөө сөрөг уур дагавартай байгаа учраас энэ талаар ярилцах нь чухал байгаа гэдэг үднэс ерөөхдөө яг тийм ээ энэ ярих хэрэгтэй гэдэг бол байр суурь бол байр цаг нэрсээ ингээд санагдаж байна. Тэгэл шууд нөгөө нэг за одоо ярих цаг нэржтэй гэдэг байдлаар тийм. Гэхдээ бол чи бол одоо гэ тийм ээ гэлдэж байна. Би болохоор тийм. Татан доо хоолой жаахан өөр гэ. Тийм. За таны хувьд сэдвийг сонсоод яг юуны тухай бодол орж ирсэн юм бол? Яла гурлаа айгүй аим. Хоёлаа микрофоноо ойртуулах юм биш. Хүн сэдвэр ярьж байгаа person амар инээгээд байгаа. Харин тийм. Би нэр бас хаяад их шөмжлүүлдэг шин. Тийм. Энэ хөтлөгч сэтгэл зүйч нь ингээл инээгээл ах ингээ. Би нэг шизофрен тийж ярьж байгаа шөмжлүүлсэн шин. Тийм. Тэгдэж шүү. Нөгөө энерги нь тийм шүү. Зөв. За хамгийн ихний ерөөсөө энэ сэдвийг сонссон мэдрэмж бол юу гэхээр юу тэнгэрийн юм ярих гэдэг. Хамгийн түрүүнд гэж ойлгосон. Тэгээд яг энэ сэдвийг чинь яг 2 сарын өмнө баг хэдүүлээ ярилцаа шийдсэн. Тэгээд 2 сарын хугацаанд ингээд уулзсан хүн болгонтойгоо энэ сэдвийг ярих гэж үзлээ. За тэгээд эхлээд хамгийн гол нь энэ сэдвийг ингээд хоёроос сонсч юу гэхээр яг хөө сонсч ийсэн тийм ээ байдаг гэж мэдчихсэн. Тэгэхдээ тэр бол бидний одоо өнөөдөр бидний амьдралд байхгүй Америк кинон дээр гардаг нэг хэсэг байдаг шүү дээ тий. Тэр гэдэг ер нь бол ингээд юм дүнэлттэй амьдарч ирсэн байхгүй. Тэсэн чинь та хоёр ингээд миний амьдралд оролж ирээд тий. Энэ юу л юм бэ гэдээ асуусан гот нь би баг юун тэнгэрийн юм яриад байна тий. Баг Монгол тэмээ байхгүй хаа ухааны юм тий. Америкийн маф шиг, Италийн маф шиг сонсогч байсан. Хол байсан гэсэн. Амар хол байсан. Бүр үнэхээр хол байсан. Тэгээ би чинь ингээд айгүй хүүхдүүдийн хүмүүжил айгүй их энэ талаараа өөрөө эрэл хайгуул явдаг ээж гэхэд надад бол амар хол байсан. За тэгээд дараа нь энэ 2 сарын хугацаанд уулзсан хүн бүртэйгээ хүүхэдтэй болон өсвөр настай ээжүүдтэй ярилцлаа.
Гэсэн чинь хамгийн сонирхолтой юм нэхэр би ганцаараа тийм биш байсан. Тийм юм байд юм уу? Бараг уйлсан хүн болгон бараг наа чинь бүр нэг юм болохоо байцсан те нэг юм сургуульд 1-2 ч юм уу хүүхдэд л байдаг асуудал юм биш үү? Манай хүүхд бол хизээч тийм байхгүй гэдгээр ер нь бол бүх эцэг эхүүд ер нь уулзсан хүн болгон ер нь тийм реакц гаргасан. Зөв. Одоо ингээд яг таны тгээ хэлэнгүүт надад нэг юм 15 настай жишээлбэл хүүхдийн кейсэн л та хамгийн түрүүнд санаанд орж ирж байна. Яа тэгэхээр тэр хүүхд нөгөө сайн дураараа одоо над дээр зөвлөгөөнд ирж байгаа учраас би шууд уулзалтынхаа дараа эцэг хийхин дуудаад мэдээлэл өгөх надад ирэх байхгүй тий. Хүүхд яагаад үл зөвлөгөөнд нэгдүгээр сайн дураараа ирсэн, хоёрдугаарт тэр өрөөнд бидний яриа зөвхөн энд үлднэ гэдэг нууцлалыг авчиад учраас надад одоо юу гэдгийг ээжийг нь дуудаад шууд хэлэх боломж эхний ээлжинд байгаагүй гэсэн үг. Тэгээ яг тэр үед тухайн хүүхд юу гэж ярьж ирсэн бэ гэхээр би ихтэй санал тавьсан байхгүй юу. Ингээд хідэн удаагийн ярилцлагын дараагаар хоёлаа одоо энэ байдлаа ингээд илэрхийлж эхлүүл ямар вэ те гэхэд яг хүүхдүүд энийг бүр тас нуудаг. Өөрийгөө зүсэж байгаа гэдгээ нуухын тулд хамгийн харагдах боломжгүй хэсгээ зүсдэг. Яг тийм. Тэгэхээр өнгөн байдлаар эсвэл санаандгүй байдлаар эцэгчүүд тэрийг хараад илрүүлэх магадлал нь өөрөө бага гэсэн үг. Бараг мэддэхгүй. Тэгээд мэддэхгүй тулд тэрийг маш бодлоготойгоор богинохон, жижигхэн яг хувцс өмсгөд яг яаж ч хувцс өмсөн далдлагддаг. Тэгээ яг тэр хэсгүүдэд хийх оролдлогыг одоо сонгодог гэсэн үг. Тэгэхээр одоо нөгөө та ихэнх эцэгчүүд мэддгүй юм бэлээ гэд тэгэнгүүт шууд аргагүй штэ хүүхдүүд нь бүр тэгт сайн нуудаг байхгүй юу гэсэн бодол надад хамгийн түрүүнд орж ирж байна. Тэгэхээр гэмтэн гэж юу яриад байгаа гэдгээс яраа эхлэе гэж бодож байна тий. Хүүхдүүд өөрийгөө зүсэж гэмтэн гэхлээр тэгвэл айгуу зарим хүмүүсийн хувьд нэрэл хол санагдаж байгаа ах. Энэ амиа орлох сэдэлтэй үйлдэл үү гэж хэллээ шүү дээ тий. Яг амиа орлох сэдэлтэй бол биш байгаа. Нөгөө талаасаа энэ нь болохоор одоо хид хідэн одоо шалхаанууд бол байж болохоор гэж үзэж байгаа гэсэн. За хамгийн түрүүнд бол ердөөсөө яг хүүхдүүдийн өсвөр насны хүүхдүүдэд гарч ирдэг шалтгаан бол ердөөсөө өөрийнхөө сэтгэл хөдлөлийг илэрхийлж чаддаггүй. Тодорхой хэмжээ уур бухимдал бүх юмаа дотроо байрдаг. Тэр хэмжээгээр нөгөө нэг одоо багтрах гэж ярьдэн шүү дээ тий. Яг тэр хэмжээндээ байгаа үедээ ерөнхийдөө өөрийгөө ямар нэгэн байдлаар гаргах одоо нэг юм шалтгаан хайдаг гэсэн. За тэгэнгүүт болохоор яг өөрийгөө гэмтэх байдал нь эргээгээд яг энэ байр суурин дээр авчиад идэг учраас энэ одоо өөртөө гэмтэх үйлдэлүүдийг бол хийгээд идэг. Гэхдээ эргээгээд нөгөө нэг хүүхдүүд бол одоо нэг нэгэндээ бас мэдээлэл дамжуулах байдал нэлээд одоо хүчтэй явагдаж байгаа ажиглагддаг. Өсвөр насны 13-аас 14 настай хүүхэд болгон тодорхой хэмжээр өөрөө нэг үйлдэл хийчээд тэгээ эргээгээд бас бусдыг хийхийг уриалдаг байгаа нь өөрөө бас нэлээд одоо энийг бол яг өсвөр насныхан дунд бол одоо тодорхой хэмжээний нэг юм одоо заншил хэмжээнд очиод байгаа нь өөрөө харуулсалтай байгаа гэсэн. Маш их олон өсвөр насны хүүхдүүд одоо бид нэр санаатай болон санамсаргүй байдлаар одоо ерөн жоохон ингээд ажиглал харчих юм бол ерөн тиймэрхүү үйлийг уриалдаг. За мэдээж түрүүний хэлснээр даалт хэлбэрээр хийж байгаа хүүхэд байгаа. Албаар ерөнхийдөө бас нэг ээж аавда гоморхоо та нар намайг сонсдгоо гэдэг байдлаар ил гаргах байдлаар хийдэг тохиолдлууд байгаа. Илт одоо гардынхаа дээр эднэр зүсэх ч юм уу те өөрийгөө гэмтээсэн байдлуудыг гаргах. Энэ нь бол бас нөгөө нэг тодорхой хэмжээний эсэргүүцлийн нэг хэлбэр та нар намайг сонсдгоо штэ та нар ингэдэг би одоо бараг ийм зүйл хийхэд та нар хүрэж байгаа гэдэг ч юм уу те энэ байдлаар ингээд өөртөө мэдүүлэх гээд ингээд нөгөө өөртөө гэмтэх тохиолдол бол байдаг гэсэн. Тэгээ ихэнхдээ дандаа эндээ бол сэтгэл зүйн байдалтай холбоотой сэтгэл зүйн одоо сэтгэл хөдлөл илэрхийлэл харилцаа одоо нөгөө нэг тутмаг одоо хангалтгүй байгаагийн улмаас дээрээс нь өөрийнхөө хувьд одоо ганцаардж байгаа өөрийн үнэлэмж буурсан ба гих мэтлээ эдгээр асуудлууд ерөнхийдөө нэлээд ордог байгаа гэсэн. За нөгөө талаараа бол яг бас нэг ганц хоёр цөөн тохиолдолд бол ерөн бас нэг өвөрмөц юм хийж үзэх бас нэг юм өдөөлттэй үндсэн дээр бол хийх тохиолдол бол байна гэж харж байгаа гэсэн. Одоо ингээд нэг кейс ингээд бодогдож байна. Солонгос сэтгэл зүйч ингээд ярих. Жишээлх юм бол за бас л нэг юм 13 орчим насны одоо эрэгтэй хүүхэд ингээд уулзалтын үеэр юу илэрч байгаа вэ гэхлээр одоо нөгөө өөрийгөө төсөж ингээд гэмтэх. Гэхдээ тэр даалт хэлбэртэй жишээлбэл биш байгаа байхгүй юу? Тэрийг нь одоо магадгүй
ингээд анзаарч чадах юм бол эргэн тойрныхын хүмүүс харах боломжтой тийм хэсэг жишээл төсөлт хийгсэн. За ингээд сэтгэл зүйч дээр өөрөө бас эрхийг хүсээд ирээд уулзалт хийгээд ярилцж явах үед ингээд хүүхд бол өөрийгөө илэрхийлэх чадвартай. Өөрийнхөө мэдрэмжийг одоо таниад, нэрлээд яагаад тийм байсан гэдгээ бол хуваалцах чаддаг. За гэтэл надтай байгаа шигэ тэр хүүхэд тэгж гэрийнхээ хин нэгэнтэй ярилцдаггүй гэвэл үгүй. Гэр бүлийнхний хин нэгэнтэй ярилцаад үцхээр хүүхэд дотгошоо хөвшинчтэй. Манай хүүхэд дууга. Тэ өөрийгөө илэрхийлдэхгүй гэж одоо гэрийнхний дүгнж байгаа. Гэхдээ би уулзахад эхний удаагийн уулзалтаар би тэр хүүхэдтэй ойлголцоход надад ямар ч саад жишээл байгаагүй тий. Би мэдрэмжийг нь мэдэрч чадчихсан. Асуултынхаа хариултын шалтгааныг нь хайж явахдаа надад амархан одоо тэмдрэгдэжсэн буюу баригдажсэн тий. Ойлголцоход амархан байгаа гэсэн үг. Нэг үгээр бол тий. Гэхдээ тэр хүүхэд гэрийнхэнтэйгээ одоо өөрийгөө илэрхийлэхгүй байгаа гэдэг нэг ийм одоо зүйл жишээ нэ. Тэгэхээр дахиад эцэг эхчүүдийн нөгөө төсөөлөөгүй зүйл байгаа байхгүй юу? Нэгдүгээрт хүүхдүүд тэгдэм үү гэдэг нэг сонин. Хоёрдугаарт болохоор манай хүүхэд дотгошоо хүүхэд штэ тий. Ер нь тийм мэднэ өөрийгөө тэр болгон илэрхийлээд байдгүй гэд. Тэгтээ тэр нөгөө дотгошоо ярьдгүй гэж бодож байгаа хүүхэд нь өөрийг нь сонсож байгаа тэр орчин бүрдсэн одоо тий дэмжихэд бэлэн гэдгийг одоо нөгөө мэдэрсэн үедээ тэр одоо хин нэгэнд өөрийгөө илэрхийлж чадж байгаа байдал нь бол харагдаж байна. Тэгээд түүгээр зогсохгүй ангитай ер нь бүр ингээд ангийнх нь хизээш тэр хүүхдийг дотгошоо гэж одоо боддоггүй. Энийний цаад учир шалтгаан задлал таслан сэтгэл зүйч. За саяны ярьсан зүйлүүдээс хэрэг задлаад үзэх юм бол тухайн хүүхдэд болохоор мэдээж нөгөө нэг одоо бага наснд нь хүүхэд бол өөрийгөө илэрхийлдэг гэсэн үг байхгүй юу? Ерөн хүүхэд тодорхой нас болгон дээр өөрийгөө илэрхийлээд намайг сонсооч, надаа ингээд ярилцах хэрэгтэй, надад ингээд хин нэгний одоо дэмжлэг хэрэгтэй гэдгийг бол илэрхийлдэг. Эцэг эхчүүд бид нар болохоор ихэнхдээ ерөн хүүхэд айгүй мэдрэмтгий байж болохоор гэсэн үг байхгүй юу? Тэр байдлаараа болохоор юу вэ гэхээр ээж аав нар ерөнхийдөө санаатай болон санамсаргүй байдлаар за чи битгий саад болоод бай, за чи өөрөө хийчих, за битгий одоо ингээд жоох хүүхчиг аашлаа дээ гэдэг ч юм уу. Эдгээр үг болохоор тухайн хүүхдэд нөгөө нэг шууд одоо тархинд өгж байгаа мэдээлэл нь чи өөрөө асуудлаа шийдэ гэдэг байдлаар өгчөж болно гэсэн. Тэгэхээр энийг ийм юм сонсцсон одоо ерөнхийдөө давтамжтай сонсож байгаа ч юм уу. Эсвэл бол одоо өөрийнх нь хувьд нөгөө нэг хид ерөн ингээд нэг юм хүн хэлбэрээр очсон байгаа тохиолдолд хүүхэд ерөнхийдөө өөрийгөө илэрхийлэхэ болно л гэсэн үг байхгүй гэр дотор. Тэгэхээр ээж аав нэгнэр болохоор за манай хүүхэд аягүй дотгошоо юм байна. Нэг гол нь асуудал үүсэхгүй байгаад байгаа гэж хараад байгаа байхгүй. Яа тэгэхээр эн чинь бол хүүхэд бол өөрийнхөө хувьд нөгөө нэг гэмтэж байгаа байдал маань уг нь бол надад хэцүү байгаа гэдгийг илэрхийлээд байна гэсэн үг байхгүй юу? Эн чинь ерөн хэцүү байна. Надад харилцаа хэрэгтэй, надад тусламж хэрэгтэй гэдэг хүүхэд бол тодорхой хэмжээгээр илэрхийлээд байгаа гэсэн үг. Яг хөө тэгтээ эхний удаа хийхэд бол хүүхэд бол тодорхой хэмжээгээр магадгүй одоо юу гэдэг нэг юм хин нэгнээстэй ингэчүүл одоо арай гайгүй болно одоо юри чи шаналгачсан гайгүй болно гэдэг ч юм уу те ямар нэгэн байдлаар хүмүүс бол одоо өсвөрийнх нь ч юм уу те эсвэл одоо хүүхдүүд хоорондоо ярилцахдаа нэг иймэрхүү мэдээлэл өгдөг байж болохоор ингэж хараад байгаа байхгүй юу. Тэгээд эргээгээд нөгөө хүүхдийн хувьд болохоор яг энэ байдал дээрээсээ болол за ерийн одоо асуудал шийдэх нэг арга нь болчихж байна гэсэн үг байхгүй юу. Энэ нь өөрийнх нь хувьд адч гэмтээж байгаа. Тий. Тэгтээ энэ нь болохоор яхаа өөрийнхөө хувьд одоо жишээ нь зүсэлт хийж байгаа үед ямархуу одоо дааврууд ялгардаг вэ гэдэг бид нар бас харах хэрэгтэй юм гэсэн үг байхгүй. Энэ дээр ямар дааврууд ялгардаг вэ гэхээр эндорфин, допамин дааврууд ялгардаг. Допамин нь болохоор өөрийнхөө хувьд болохоор тодорхой хэмжээний одоо өөрийнхөө хувьд нэг юм за ямар ч асуудлыг шийдсэн те за ингээ болчихлоо гэдэг нэг юм тодорхой хэмжээний нэг юм ойлголтыг өгж идэг одоо мэдрэмжийг өгж идэг гэсэн. Эндорфин нь болохоор одоо тайвшруулдаг буюу одоо өөрийнх нь ингээд дотор нь нэлээд хэцүү байсан юмныг одоо нэг урсаад гаргацсан юм шиг тийм тайвширлыг өгдөг гэсэн. Тэгээд адреналин, кортизол эднэр ялгархаараа эргээгээд ингээд нэг юм одоо юм хийгээ чадцсан юм шиг тиймэрхүү мэдрэмжийг өгчдөг учраас эргээгээд энэ нь болохоор яг нөгөө нэг зан үйлийн одоо тодорхой хэмжээний дахин хийх одоо мэдрэмжийг өгч идэг. Ерөнхийдөө болохоор даавар болгон хүнд одоо нөгөө нэг тархинд өгж байгаа одоо юу гэдгийг цусан хангамж гэдэг шиг тэр мэдрэмжүүдийг өгч идэг. Тэгээ эргээгээд энэ нь болохоор нөгөө хүүхдүүдэд давтамжтай хийгээд байгаа зүйл нь
бүр зарим нэг тохиолдолд би миний хувьд ч гэсэн ингээд нөгөө нэг бүр амар өөрийгөө гэмтэж байгаа хүмүүсийг харж байсан. Дотор талдаа бүр одоо харагдахгүй гэж байгаа шүү дээ. Тэгээ тэр хэмжээгээр гэмтэж байгаа нь өөрөө юу вэ гэхээр тэр одоо эхний байдлаар одоо ингээ гэмтэнгүүд одоо эндорфин, допамин нь болохоор ингээд нэг ялгарч байгаа. Тэнгүүд тэрийг арай өөр төсөл дээр мэдэрч иж тэр эндорфин, допамин ялгарх хэмжээ болоод байгаа буюу одоо яг тодорхой хэмжээний зан үйлийн донтолтын хэлбэр рүү авчдаг учраас энэ маань тий ахаад явж гүнзгийрж байгаа үйл гэсэн үг. Энэ бас яг донтолтын нэг хэлбэр байхгүй. Гэхдээ зан үйлийн донтолт гэсэн үг. Одоо ерөнхийдөө бодисын донтолтоос илүү зан үйлийн донтолт руу очиод байгаа гэсэн. Тэгэхээр хүүхдийн хувьд болохоор яг энийг илрүүлээд бид нар одоо зогсоогоод ингэж чадахгүй л бол цаашдаа бас яг иймэрхүү мэдрэмжийг авах гад байдаг гэсэн. Яг хөө тэгээд мэдээж нөгөө нэг хүүхдүүдийн хувьд болохоор яг энэ дээр тодорхой хэмжээ өөрийг нэг ойлгож байгаа ч юм уу яг нэг харилцаа ингээд үүсэж байгаа хүмүүстэй болчих юм бол харьцангуй гайгүй бас нэг гэмтэх нь гайгүй. Гэхдээ урайлж байгаа хүмүүс ч байгаа юм байгаа. Тэгэхээр саяны хүүгийн тохиолдолд бол яалтчгүй нөө харилцаа чухал байсан учраас эргээгээд ээж аавах нь хувьд ч сэргээгээд одоо нөгөө нэг сэтгэл зүйчтэй ярьсан одоо шалтгаан нь юу вэ гэхээр би чамайг сонсож байна, би чамайг ойлгохыг хүсэж байна, би чамайг туслахыг хүсэж байна гэдэг бид нар нөгөө мэдээллийг өгдөг учраас тэр нь эргээгээд хүүхдийг өөрөө нээгдэх, өөрийгөө илэрхийлэх. За надаа нэрээ үнэхээр намайг сонсох хүн хэрэгтэй байсан учраас би ярмаар байна гэж гарч ичээ. Надад туслах хүн хэрэгтэй учраас би энэ талаар хуваалцмаар байна тий. Намайг ингээ ойлгож байгаа хүн байгаа учраас надад таатай байна гэдгийг илэрхийлж байна гэсэн үг. Эцэг их бид нар тэгдгүү гэвэл үгүй байгаад байна л гэсэн үг. Яг нөгөө зөвлөгөөний үед өөрийгөө илэрхийлж чадахгүй байгаа өсвөр насныхны тухай ярьж байгаа тийм. Илэрхийлж чадахгүй ингээ асуулт асуухаар тэрийг ингээд юу гэж хариулахаа мэдэхгүй. Тэгээд одоо хэсэг ингээл удаан байна. Тэгэл хариулж чадахгүй байгаадаа бас санаа зовно тий. Яг тэр үед нөгөө солонгос сэтгэл зүйчийн саяны үгийг хэлэх үед ингээд зүгээрээ тий би чамайг хүлээжээ. Би чамайг сонсоход бэлэн байгаа шүү гэдэг ч юм уу тий. Тэгээ хоёулаа одоо бит хоёрын уулзж байгаа гол зорилго бол би чамайг ойлгох. Тэгээд чамд ямар тусламж хэрэгтэй байгааг олох. Тийм болохоор чи ингээд санаа зовхгүйгээр яг хэлмээр байгаа үедээ, ярмаар байгаа үедээ чи илэрхийлж болно шүү гэхэлэр нөгөө үг нь олдохгүй хэрнээ нөгөө одоо нүдний хаяганд ингээд нулимс сэлгэнэх тий. Тэгэхээр тэр үг тэр хүний одоо нөгөө дотор хэрэгтэй байгаа гэдэг нь ингээд харагдчихэдэг ч юм уу. Яг тэр санаанд орлоо. Тэгээд нөгөө яагаад ингээл хүүхдүүд чинь шал кейс болгон өөр л гарч ирнэ л дээ. Зарим нь анхаарал татахыг хүсэж байгаа гэдэг, зарим нь болохоор нууж байгаа шалтгаан бас цаана өөр байгаа гэл тээ. Тэгэнгүүт одоо нөгөө ямар үйлдвэр надад аягүй тод орж ирээд байна гэхэлэр одоо ингээд хүүхд амир хөөрхөн ярьдаг байхгүй юу? Бүр маш ойлгомжтой, маш тодорхой тээ байдаг. Яг л том хүн шиг. За тэгэнгүүт ингээд хүүхдүүд ингээд нэг юм өгөш шиг юм эцэгчүүдэд шиддэм байна л да. Одоо жишээлх юм бол яг одоо нэг өөрт нэг юм үзэл бодлоо. Тэрийг маань ойлгох нь дэмжих нь гэдгийг тестэлдэг гэсэн үг. За тэгээд тэрийг ингээд ямар нэгэн одоо өмсдөг хувцаараа ч юм уу эсвэл нэг зарим үгээрээ ч юм уу одоо ингээд дунд нь ингээ хавчуулаад гаргаж ирэх үед аав ээж нь ингээ тоохгүй тий ингээ тэрийг нь тоохгүй царайлах ч юм уу эсвэл үнэхээр тоохгүй байгаа ч юм уу тий яг тэр үед нь за намайг бол сонсохгүй юм байна. Энийг маань бол дэмжихгүй юм байна. Эсвэл бол аюугаа чи одоо хизээ яагаад ийм юмсад анаатах бол гэдэг нөгөө хязгаарлалтыг үгүйсгэл байдал үүсэж. Гэхдээ тийм үг ирээгүйсэн ч харцнаас нь мэддэг гэж байгаа байхгүй юу? Одоо надад тэгж хэлээгүйсэн ч одоо юу гэдгийг аавын маань биеийн хилэмж, ээжийн маань биеийн хилэмж, эгчийн маань биеийн хилэмж хилэмжийг харахаар угаасаа ингээд өөрийг нь ингэдэг тий? Наа чин бишээ гэдгийг үйлдэлээрээ илэрхийлдэг. Тийм учраас одоо энэ үг давчдах. Хүн чинь юм ойлгогдох хэрэгцээ хэрэгтэй ш тий. Юм ойлгогдох хэрэгцээ хангахдахгүй байгаа үед тэрийг ингээ яаж болох уу гэдэг нэг юм одоо маш энгийнээр сэтгэл хөдлөө зохицуулж чадахгүй байгаа учраас энэ арга байдаг гэдгийг ямар нэгэн үед хизээ нэгэн цагт хин нэгнээс сонссон байдаг тий. Эсвэл харсан байдаг. Тэгээд тэр орж ирдэг гэж хэлж байна. Тийм. Яг зөв. Яг саяны эзнэр бол уг нь бол эцэг ихтэй хэлэх гэж оролддог. Тийм.
одоо саяны хэлдгээр үгүй шимшиг тавьдаг. Үгүй шимшиг тий одоо бидний хар За зүйлж намайг сонсох нь уу гэд. Тэнгүүд нөгөө түрүүний хэлдгээр нөгөө эцэг гих өөртөө хариултал гаргахгүй эсвэл үгүйсгэх эсвэл юу гэдгийг ямар нэгэн одоо юм гаргахгүйгээр байх юм бол эргээгээд хүүхдийн хувьд болохоор нөгөө асуудлаа өөрөө шийдэх рүүгээ очих. Тэнгүүдээ яг түрүүний хэлдгээр нөгөө сэтгэл хөдлөл амар хэцүү байгаа учраас энэ арга нь юу байж болох вэ гэдэг рүүгээ л хараад байдаг гэсэн үг байхгүй. Уг нь бол ярилцсан хамгийн чухал байгаа. Тэгээд нөгөө бухимдж байгаа илэрхийлэх, тэ нээлттэй гаргах. Тэгтэл болохоор заримдаа бас жоох уурлах юм уу, гаргангууд эцэг их юм ч юм уу, эсвэл өөрийн ойр дотн байгаа хүмүүс болохоор шууд чи юунд уурлаад байгаа, чамд уурлах ямар шалтгаан байхгүй. Чи юм жоохон байж яасан гэж уурладаг юм гэдэг ч юм уу, тэ иймэрхүү байдлаар нөх хаалт үүсэнгүүт хүүхэд нь уураа илэрхийлж болохгүй юм байна гэж бодонгуудаа эргээгээ тэрийг бас гаргахаа мэдгүйгээс болоо гих мэтлээ олон шалтгаанууд байгаа гэсэн үг байгаа. Тийм тэгэнгүүт дахиад нэг юм орж ирж байна. Нэг би кейсүүдэл бодоод байгаа байхгүй. Нөгөө тэгэнгүүт эсэргээрээ одоо юу гэх юм симпати чадвартай аав ээжүүд байгаа. Симпати гэхэлэр одоо хүүхдтэй ингээ асуудал байгааг харж байгаа. Мэд харж байгаа. Одоо хүүхд маань болохгүй шүү. Тэ? Ямар нэгэн зүйл нь болохоо байж гинэ гэдгийг харж байгаа. Тэгэхээр ингээ сэтгэл санааг нь өргөх нэг юм шууд үйлдэл санал болгоод байдаг. Хоёулаа өнөөдөр гадуур гарах юм уу? Ээж нь гоё хоол хийж хүү? Тэ? Одоо ингээд одоо ямар нэгэн зүйл болохгүй байгааг нь харж байгаа. Тэгтээ шууд өөрийнхөө нөгөө чадах арга хэмжээг авах гээд байдаг. Тэгээд нөгөө яг өөрийнх нь нөгөө нэг ярилцмаар байгаа. Нэг юм би энийг л ойлгуулмаар байна. Би энийг л хэлмээр байгаа гэдэг нэг өөрөө илэрхийлмээр байгаа зүйл рүү нь хурч нөгөө мэдрэхийн оронд ингээд үйлдэлүүдийг санал болгоод байдаг. Өөрийнхөө шийдлийг нөхцөл байдлаас гарах шийдлүүдийг санал болгоод байгаа гэсэн. Одоо ингээд та хоёрын ингээд яриг ингээд ээж хүний зүгээс ингээд сонсохоор өмнө нь бол асууж байсан. Гэхдээ яг нэвтрүүлэхээр бол асууж байгаагүй. Хүүхдүүд ерөөсөө яг энэ асуудлын гол занглаа нь бас ярилцах болоод шүү дээ. Тэнгүүд айгүй олон ээж аавууд угаасаа ярилцах чинь амар хэцүү гэдэг байгаа байхгүй. Ярилцах чинь угаасаа ингээд ямар сандаа ингэ сэтгэл зүйч нарын одоо та хэдийн ярих гэдэг үг чинь яг ёстой нөгөө Тэнгэрийн Америк кино шиг гэж хүлээж авдаг эцэг эхчүүд байна. Нөгөө талаасаа ярих гэсэн чинь аль хэдийн хүүхэд нь хаалтаа ингээ ханаа өрцөн. Бүр ингээд цамхаг өрцөн. Тэгээ одоо тэрийг ингээд ямар хүчээр танкаар нураалтай биш те. Тийм болцсон эцэг эхчүүд байна. Тэгээд багш дээр нь очиод таал хэлж өг гэдэг бүр намайг угаасаа сонсгоог тгийж аав нь хүртэл хүлэн зөвшөөрсөн тийм эцэг эхчүүд байна. Өөрсдөө хүлэн зөвшөөрсөн тий. Гэтэл ярилцах чинь ерөөсөө бүх юмны одоо суур болоод байгаа юм байна шүү дээ. Тэгвэл одоо яаж ярих юм? Одоо яах вэ? Тий. Одоо тэнгууд шууд эцэг эхчүүд тэгээд байгаа шүү дээ. Урдаа ингэ суулгаснаа. Алив ингэнэ суу гэл тий. Хүүхдээ шууд ингэж урдаа суулгаснаа. За хичээл нь яаж вэ? Ер нь бол ер нь дийлхэн эцэг эхчүүдийн одоо ингэ би ингэж ойлгодог гэсэн юм. Айгүй боловсралтай эсвэл амжиргааны төвшөд дээгүр байх тусам хүүхдийнхаа сэтгэл зүг айгүй сайн ойлгодог, хүүхдийн хүмүүжлийн талаар ойлголттой гэж бодсон чинь энд ерөөсөө тэр нийгмийн давхраа хүмүүжил боловсрал юусан хамаагүй санхүүгийн байдал юусан хамаагүй байлаа тийм. Тэгэхээр ихэнх дийлэнх эцэг эхчүүд одоо намайг ярангууд дийлэнх гэдэг нь бүгд биш шүү. Амьдлаг ээж авд байгаа. Тий. Дийлэнх эцэг эхчүүд болохоор яг хүүхдээ урдаа суулгаад яри гэдэг. Тэнгүүд мэдээж хүүхэд итгэл манитик суулснаа. За яри гэх юм бол бид нэр ярьж чадахгүй шүү дээ. Тэгэхээр одоо яах вэ? Хариулмаар юм уу? Тэгээ. Эхлээд болохоор нөгөө яри гэдэг маань өөрөө эцэг эхчүүдэд ямар команд аваад байгаа вэ гэдэг зүйл агаад байна гэсэн. Бид нэр ярих ёстой гэдэг байр суурин дээр очиод байна уу? Эсвэл ярилцах гэдэг дээр очиод байна уу гэдэг чинь бас өөр агаад байна гэсэн. За тэр талаар бид нар өөрсдөө бас нөгөө нэг ямар команд өөрсөндөө өгөөд байгаа вэ гэдэг зүйл. Одоо саяны бол одоо мөөнийгийн гаргаж байгаа үйлдэл бол одоо ярих гэдэг рүү очихгүйдээ өөрийгөө ярих ёстой гэдэг өөрийн гаргаж байгаа үйлдэлийг бол илэрхийлж байна те. Эцэг эхчүүд бид нар бол ихэнхдээ за ярих ёстой юм чи за али би ярих ёстой юм байна гэдгээ өөрөө ойлгоо өөртөө тийм одоо команд өгөөд байна те. Гэтэл болохоор эргээгээд нөгөө тухайн хүүхэд маань өөрөө бэлэн байна уугүй юу гэдэг дээр ялангуяа нөгөө хан босгоцсон байгаа хүүхэд дээр бид нар тэр ханыг одоо нөгөө нэг ингээд айжхан тогших ч юм уу те. За би чамтай ярилцмаар байна гэдэг нэг юм
холбоосыг үүсгэж ярих байдал шууд би ярих ёстой гэдэг. Одоо хоёулаа жоохон нөгөө нэг ерөнхийдөө нөгөө ээжүүдийн эцэг эхчүүдийн ээжүүд ихтэй ярьдаг учраас ээж гिचлээ. Гэхдээ эцэг эхчүүдийн гаргадаг нэг юм зан үйлийг харж болохоор гэсэн үг байхгүй. Энэ дээр юу вэ гэхээр ерөнхийдөө за би хүүхдтэйгээ ярилцах хэрэгтэй юм байна гэдэг өөртөө эхлээд ярих хэрэгтэй юм гэсэн үг байхгүй юу? За би одоо хүүхдтэйгээ ярилцахын тулд би эхлээд яг ямар асуудлыг охин хүүхдтэйгээ ярих байгаа вэ? Би юуны талаар ярих гээд байгаа вэ лээ? За миний хүүхэд өнөөдөр яг ямар байгаа болоод би ярих гээд байгаа вэ гэдэг өөр дөрөө эхлээд одоо өөрөөсөө асууж гаргах хэрэгтэй гэсэн. Тэнгүүд би чи ойрдоо ерөө хүүхдтэйгээ яриаггүй юм байна. За тэгэхээр манай хүүхэд маань одоо яг энэ дээр яах бол доо гэд. Тэгэхээр өөрсөндөө нөгөө аюулгүй орчныг эхлээ бүрдүүлэх гэж ярьдгийн. Аюулгүй орчин маань эргээгээд юу вэ гэхээр хүүхэд чисэн за энэ аюулгүй орчин маань ерөө би бол бас нээлттэй байж болох юм байна гэдэг мэдрэмжийг авах боломжтой гэсэн. Тэр мэдрэмжийг авсан үедээ хүүхэд бол яах вэ гэхээр гэхдээ хүүхэд үргэлж нөгөө шалгана гэдгийг битгий март гэсэн. Яагад бол хүүхэд болохоор нөгөө нэг эцэг ихтэй одоо ярилцах тэр итгэлцэл гэдэг зүйл чинь тодорхой хэмжээгээр нэг юм хаа нэгтэй газар явчаад байна гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр тэр итгэлцэл өөрөө ингээд үүсхийн тулд ээж аав одоо эцэг эхчүүд бид нэлээд сайн тэр өндөр ажиллах хэрэгтэй болж байна гэсэн. Хэрэг тэр зүйл нь байгаа бол окей ямар ч асуудал гэхгүй. Гэхдээ саяны ярьж байгаагаа бол одоо юу гэдэг те тэр чи одоо хол байна. Бид нар энэ дээр яаж чадах мэдгүй. Тэгээ ярьдаг ярилцлага нь болохоор ихэнхдээ чи зүгээр за болж болоо л байгаа шүү дээ. Ерийн зүгээр л байгаа шүү дээ. Яг яатсан гэдэг энэ байдал дээр очиод байгаа нь бид нар ерөнхийдөө юм хөнгөн хараад байна. Тэгтэл болохоор хэрэг бид нар эцэг эхчүүд бид нар өөрсдөө хүүхдийн одоо хөгжлийн үйл явц дээрээс нь энэ онцлог нөгөө янз бүрийн асуудлууд дээрээс нь одоо өсвөр насн дээр бол хүүхэд бол одоо хувь хүнээс нөгөө бие хүн рүүгээ илүү явж байгаа учраас эндээс хамаарад одоо өөрийгөө одоо нөгөө би хэн болох вэ гэдэг нийгмийн дүрээ хайж явж байгаа гих мэтлээ ингээл янз бүрийн одоо нөгөө сэтгэл зүйн зан үйлийн янз бүрийн зан төлөв тархины үйл ажиллагаан дээр ч маш олон өөрчлөлтүүд орох гээд байгаа учраас энэ дээр бид нар бас яах вэ яаж харилцах вэ гэдэг тэнгуүтэй эцэг эхчүүдийн хувьд болохоор яг энэ байдлаар нөгөө нэг харилцан ярилцлага гэдэг зүйлийг одоо зөв одоо өөртөндөө гаргаж чадаагүйгээс болоод харилцан ярилцлагууд ердөөсөө яг уналттай байх боломжтой гэсэн. Тэгэхээр юу юм бэ те? Одоо яг ингээд шалтгааны нь бол ойлгоод байгаа шүү дээ те. Тэгэхээр эхний ээлжинд техник одоо яг үннийг хэлэхэд бас яг энэ бидний энэ нэвтрүүлгийг үзээд нэг ч гэсэн одоо юм мэдээд авчвал те тэр нь болохоор ярилцахын тулд эхлээд өөртөөгөө ярилцах хэрэгтэй юм те. За дараа нь өөртөөгөө ярилцсны дараа нь хүүхдээ авчраа суулгах юм уу? Яах юм? Эцэг эхчүүд ихэнхдээ ярилцсан гэхээр ихэнх ярианы 70% нь өөрөө яриад идэг. Ажиглагдсан. Яг тэгэхээр яг ярих гэтэл нөгөө хүүхэд нь юу ч ярихгүй л яах юм. Одоо тэгтээ нөгөө нэг саяны ярилцах гэдэг зүйлийг нөгөө нэг ойлгохын тулд сэтгэлгээндээ яг нөгөө зөв суулгаж өгөхийн тулд бас дахиад саяны хэлсэн дээр зөндөө олон зүйл байх боломжтой. Тий. Одоо жишээлх юм бол энэ техник талаас нь хэрэг. Одоо энийг нөгөө яг л үр тариад цэцэг магадгүй алюминий мод тариад алим ургуулах гэсгийг хүсэж байгаатай адилхан нөгөө дунд ангийнханд би сэтгэл зүйн хичээл орохдоо энэ одоо таны яриад байгаа бид нар тэгтээ ярилцаж чаддаггүй юм байна штэ. Энд чинь одоо ур чадвар байгаа даа байхгүй юу? Тэгэнгүүт энэ ур чадварт яаж суралцах юм гэдэг дээр би жишээлбэл ингэж за ярилцах гэл одоо сэтгэл зүйн хичээл дээр гарч ирэнгүүт энэний суур үрийг нь яаж цацдаг вэ гэхээр ярина гэдэг нь одоо сонсно гэсэн үг юм аа гэдэг ч юм уу тий. Тэгмэд ярилцсан гингүү чи хүмүүс чи ингээл за өөрийгөө илэрхийлнэ гэж одоо баг ингээ ханцуу шамлаад орж байгаа байхгүй юу? Үгүй ярина гэдэг чинь чи сонсно. Ингээд хин нэгэнтэй чи марлаа. Найзаа хоёулаа ярилцъя тий. Ээжээ та надтай ярилцах боломж байна уу гэдэг нь гэж санал тавьж байгаа хүн тэр хүнийг сонсоход эхлээ бэлэн байх хэрэгтэй гэдэг нэг зүйл одоо энэ бол ингээд суурь нь бас одоо суулгагдах гэсэн утгатай амар чухал. Хоёр дахь нь болохоор бүр техник ярихгүй тий. Онл ярихгүйгээр нэг гоё ойлгох боломжтой зүйл нь та ямар үед найзтайгаа ярилцахад ингээд нэг гоё тааламжтай мэдрэмжтэй байдаг юм. Яавал тий, шүүмжлэхгүй. Надад болохоор хамгийн түрүүнд юм орчин. Тий. Одоо ингээл нэг гоё одоо хүн бахта нэг кофе шопт найзтайгаа олзаал тэгээд нэг юм дорттой амттангаа тавьчаад ч юм уу тий. Тэгээд ингээд суухаар бүр нэг ингээд хідэн одоо минут сууж чадхаар тэгээ ингээд бүр
бэлтгэгдсэн юм шиг те. Яг л бид нар ямар нэгэн зүйлд бэлтгэдэг шиг нөгөө ярилцлага гэдэг зүйл бэлтгэл шаардлагаддаг гэдэг. Одоо тэгээ зөвхөн орчны тухай л ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд ямар нэгэн зүйлийг бүгдээр амар хүнд гэж бодохгүйгээр өөрөөсөө л асуух нь танд ямар үед одоо ярилцлага юм гоё мэдрэмж, таатай мэдрэмж те ярилцсан юм шиг ярилцаад дуусны дараа нөх гоё хоол идсэн юм шиг те бүр ингээд за бүр хэдэн сардаа сайхан боллоо гэж бид нар нэг тийм те тэгэхээр яг тэгж бодоод нөгөө ярилцлага гарч ирэх нь. За энд нэг сэтгэл ирсэн байна. Манай хандаа ган хоёг гэдэг сонсогчоос өдрийн мэнд маш нухацтай хандахаар хүнд сэдв бололтой үргэлж чухал сэдв хөндөж өгөөжтэй яриа хийдэг та нартаа баярлаа гэсэн байна. Баярлаа. За манай балжин заяа сонсогч маань сүүлийн үед бүр л ярилцгаа болоод байна. Амарч байна уу гэд утсаа маажаал их алдаа гаргаад байгаа. Гинтэл хажууд ханхаас нь том биетэ гараад ирсэн гэх хөөхтүүд нь тооморчдаг гэд тий. Энд дээр нэг юм шипи юм уу эсвэл бас зөвөө буруу юу та хоёроос асуумаар байгаа байхгүй юу? Тэрний юу гэхээр охтууд бол харьцангуй нээлттэй байт юм санагдаад байдаг. Охинтойгоо ярилцахад бол арай амар. Тэнгүүд өсвөр насны эрэгтэй хүүхэдтэй ярилцна гэдэг бол амар хэцүү байгаа байхгүй юу? Тэрс маа ихнээсээ ярилцаж сураагүй байжгаад гинт ээж нь яана нэг том болцсон биз дээ гэл тий. Тэнгүүд яг тэр үед би нэг юм шипи маягийн өсвөлөө туршаад байгаа өөрийнхөө гэрт. Тэр нь болохоор юу гэхээр яг гэрлэгийн ярьснаар нөгөө комфорт зон буюу нөгөө жоохон тим бүсийн одоо бүрдүүлэх нь буюу одоо шатар тоглуулад байгаа юм. Одоо чинь аав хүү хоёрыг шатар тоглуулад тэгээд яг өөдөөс нь хараа суулгал тэр хоёр ч хоёулаа хоёр хэрэгтэй ярих гэж амар фейл байгаа байхгүй. Тэнгүүд нь шатар тоглоод суулгаад тэг шатар тоглох процесста өнөөдөр ямар байсан яасан хийсэн тэг ингэж шүү тэгж шүү тэгээ шүүмжлэгийн хооронд наад нүлт чинь буруу шүү гэдэг ч юм уу тий. Тиймэрхүү процесс ерөн хэр үр дүнтэй. Одоо тэгтээ та нөгөө яг энэний өмнө нэг юм асуулт асуусан шүү дээ. За ингээд энийгээ бэлтжлээ, ингэчлээ те. Бүх зүйлийг би сонсчлоо, би сонсох юм байна, би орчноо бэлтэх юм байна. Би ингээд ихтгэл одоо төрүүлэх нь чухал юм байна гэд. Тэгсэн чинь нөгөө хүүхд маань ярихгүй байгаад байвал яах вэ? Тэгээ саяны асуулт хоёрыг уяад хариулвал гэж бодож байна л да. Саяны арга нь ингээд яриулах нь арганы бас зөв юм уу гэд те. Тэгэхээр бол сая болохоор яг ингээ гаргаж ирж штэ тэ жишээ нь болохоор эргээгээд яах юм бол нөгөө аавынхны хувьд жишээ нь бол яг ямар байр суурьтай байгаа вэ тэ хүүхдээ илүү сонсох байна уу одоо саяны хэлж штэ тэ ярилцсан гэдэг чинь бас нэг сонсох гэдэг зүйл байгаа. Тэнгүүтээ ингээ шууд асуултаар бөмбөгдөөд байна уу эсвэл хүүхдээ ярихыг хүлээж гин үү тэгээ ямар асуултууд тавьж байгаа тийм ээ эргээгээд нөгөө нэг мэдээж энэ дээр болохоор одоо тодорхой харилцсан одоо ярилцлага байдлаар байх гэдэг нь яг одоо түрүүний хэлдгээр бас найзын харилцаагаар дамжуулна бас одоо би хоёулаа ингээ яаж н хоёулаа гой тоглоомн дундаа бас яг нөгөө түрүүний хэлдгээр амттай ярилцлага болохоор байна уу гэдгээр аягүй сайн харах хэрэгтэй гэсэн үг байхгүй. Жишээ нь болохоор одоо ингээд янз бүрийн нөгөө мэдээж бид нар одоо нөгөө орчноо бүрдүүлэх нь аягүй чухал байгаа буюу аюулгүй байдал нөгөө хүүхдэд чсэн өөрт нь ч аягүй тухтай байх боломжтой гэсэн. Тэрүүн дээрээс одоо жишээ нь болохоор шатар тоглонгоо аав хүү хоёр ярилцлаа гэж бодвол эхлээд бол жоохон тоглоомоо яриад хүүхэд ингээд нэг юм тайвширсан өөрийнхөө ерэн бид нар бас ажиглалт хэрэгтэй юм гэсэн үг байхгүй. Яг бол эцэг эхчүүд бид нар л өөртөөхөө хүүхдүүдийг мэдж байгаа учраас за одоо ямар их байна. За одоо ер ингээд тэнгуүтээ бид нар ч гэсэн бас л одоо хүүхдүүд ингээд янз бүрийн туршилт хийж байгаа бол бид нар ч гэсэн бас за одоо ингээд үзвэл яах вэ? Ингүүл яах вэ гэдэг энэ байдлаар бид нар явж иж нөө туршлага хуримтлуулж болно гэсэн. Фейлдэж болно. Тэгтээ энэ туршлага болоо явчихна. Туршлага болох тоолонд дараагийн удаа энэ дээр илүү сайжруулад за би ингэж ярих юм бол манай хүүхэд жоохон дургүй байдаг юм байна. Ингүүл болох юм байна гэдэг ингээд нөө талбараа мэдээд одоо түрүүний бас манай гэрлэгийн хэлж байгаагаар нөгөө ерөнхийдөө тариаж байгаа юм шиг. Эсвэл одоо жимс сургуулахын тулд бид нар ингээд хэлээ за яаж энэ хөрсөн ямар байна те. Энэ болж гин үү? За одоо тэгвэл ингээ хийжвэл энэ айгүй гоё юм шиг мөртлөө яахаар байна гэдэг ч юм. Ингээд эцэг их бидний өөрсдийн одоо нөгөө ажиглалт өөр амар чухал байгаа. Дээрээс нь бас ажиглаа, сонсоод, асуугаал, дараа нь эргээгээд боловсруулаа, за болж гин болохгүй байна. Хүүхэд хүчлэхгүйгээр өргөөгээд одоо заавал нэг үр дүндээ хүрэх гээл ингээл бүр дайрах биш.
харин эхний удаа болохгүй бол за окей гэж тэг тоолонд хүүхдэд ч эргээгээд нөгөө итгэлцэл гэдэг зүйл маань яаж орж ирэх вэ гэдэг зүйл. Ингээх тоолонд хүүхэд за аав маань надтай ингээ харилцах хүсэлтэй байна гэдэг хүүхдчсэн мэдрэмжээр аваад тэг эргээ хүүхэд бас туслах гэж оролдоно гэсэн. Хоёлаа ингүүл яах вэ? Тэгвэл яах вэ гингүүд нь тэр үед нь бас эргээгээд бид нэр за би завгүй нөгөө өөрөө бэлэн болохоор орно гэж бодоод байдаг. Гэтэл эргээ хүүхэд нэг юм нөгөө одоо юу гэдэг нь те бас ингээд ойлгоод ингээ хүүхэд хандаад эхлэнгүүд нь за би өнөөдөр завгүй дараа тэгж чаад гэдэг ингэх юм бол ахаад нөгөө хүүхдийн хувьд бас фейл үүсэх боломжтой. Тэгэхээр үргэлж бид нар нөгөө ажиглалт анзаарах юу байна вэ хүүхдтэйгээ яах вэ гэдэг зүйлүүдийг бас харж ирэх хэрэгтэй гэсэн. Яг хөө зарим нэг тохиолдолд бол ерөн бид нар ингээд нөгөө нэг суралцах тоолонд одоо жишээ нь болохоор нөгөө нэг бид нар бүгдээрээ нөгөө ялангуяа гэрлээ бид нар бол хүүхдүүдтэй ажилладаг учраас яг энэ байдлаар ингээд харах юм бол хүүхэд бол ямархуу байдлаар юу гаргаж ийн яаж ийн эднэр гэдэг энэ байдлыг бид нар бас өөртөө ажиглаж сурж байгаа. Бид нар ч гэсэн энүүгээр суралцаал явж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ юу чинь эцэг эхчүүд бид нар ч гэсэн боломжтой зүйлээ. Бид нар ч гэсэн өөртөө энэ байдал дээр яаж авч. Гэхдээ түрүүний хэлснээр ганцхан одоо хүүхэд биш охтууд ч гэсэн бас нөгөө нэг хаалттай байдаг гэж хэлмээр байна гэсэн. Яг өөрийнх нь хувьд болохоор мэдээж нэг охин нээлттэй байгаа учраас амар юм шиг боловч зарим гэр бүлүүд охтууд нь илүү хэцүү байх тохиол харин эсрэгээр хүүн харина гэсэн ярьж байгааг ч үгүйсэхгүй. Ийм харьцангуй ойлголтуудаа тэгэхээр хүүхэдтэйгээ эцэг эхчүүд бид нар ялангуяа одоо янз бүрийн зан үйлийн асуудлууд бий болохын тулд хамгийн түрүүнд одоо эхлээд бол мэдээж нөгөө одоо байгаа нөхцөл дээр бид нар одоо за том болцсон юм чи за цаг нь өнгөрцөн бишээ. Үргэлж нөгөө хүүхэд бол нөгөө ээж аавыг минь ингээд намайг гэсэн сэтгэл байгаа болов гэдэг юм хүлээлттэй байж байдаг. Дээрээс намайг ойлгосоо гэдэг бас хүлээлт байж байдаг. Тийм учраас цаг бол оройтдаггүй. Мэдээж 21 22 болоо явчлын чинь нас нь би хүрсэн учраас өөрөө бас асуудлаа тодорхой хэмжээ шийднэ. Гэтэ тэрнээс өмнө болж өгвөл тэр хэмжээнд явахгүйгээр одоо байгаа үед нь бид нар янз бүрийн гүн асуудлууд харилцааны зөрчилдөөнүүд бий болохгүй үднээс ийм зөв харилцаа үүсгээд харилцаа яриад байл айгүй сайн гэсэн үг. Ингэж штэ тий. Яна асуучихгүй. Тэг. Сайн ингэж штэ. За ингээ ярилцах. Тий. Ярилцахаас гадна сая нэг ажиглал гэдэг юм ороод ирлээ тий. Тэгээ сая би нэг 2 сарын хугацаанд өөрийнхөө хэмжээнд өөрийнхөө хэмжээнд жижиг судалгаа хийлээ л дээ. Тэгээ би тэрнийхээ ингээд юунаас ингээд асуумаар байгаа байхгүй юу. Яг хүүхдүүд талаасаа энэ асуудал ингээ би байгаа гэдгийг олоод харчиж байгаа юм. Тэгээд тэр хүүхдүүдэд яагаад ингэж байна гэдэг эхлээд асуусан чинь хамгийн ихнийх нь юу ажиглалт гэдгсэн чинь хүүхдүүд эцэг эхчүүд бидний нөгөө сул талыг юусоо хүлээн зөвшөөрөхгүй яг төгс байдлаар хардаг гинөө. Эцэг эхчүүдийгээ эцэг эхчүүд хүүхдээ сул талын ингээ харахыг хүсгүйгээр төгсөөр хардаг гинөө. Тэнгүүд нөгөө хүн юм чинь хүүхээ сул талтай байгаа штэ. Тэгээ сул талтай байгангууд тэр сул талаа гаргаад ирвэл ээж аавынхаа нөгөө урмыг хугална. Тэ. Тэгэж энэ байдлаараа нөгөө түрүүний хэлснээр хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг мэдж байгаа болохоор тэр байдалтаа өөрийгөө буруутгадаг гэж хэлсэн. Энэ сте амар гэсэн. Өөрийгөө буруутгадаг гэж хэлсэн. Тэм учраас нөгөө эмоцоо тэгж гаргадаг. Өөрийгөө нэг бодлын бараг шийтгээд байгаа гэдгээрээ гэж хэлсэн. Энэ сте амар сонсогдсон. Тэгэхээр яг энэ дээр яг эцэг эхчүүд яг юун дээр бид нар алдаад байгаа юм болов. Сая тодорхойлж эхлэв шүү. Хүүхдүүдийнхээ сул талыг хардаггүй, харахыг хүсдэггүй, хүлээн зөвшөөрдөггүй. Тэгэхээр бид нар яг тийм харахын тулд одоо яг яах вэ? Яг эргээгээл энэ дээр яг үнэхээр ингээд нөгөө нэг тодорхой хэмжээгээр эцэг эхчүүд бас өөрийн гэсэн нэг ойлголттой байна л гэсэн үг байхгүй. Тэгэхээр эцэг эхчүүдийг бас шууд буруутгах боломжгүй. Нэг талаасаа өөртөө хувьд тийм учраас энэ байдлаар бид нар бас ойлгож хандах хэрэгтэй гэсэн. Нөгөө талаас хэрөө яг энэ байдалтай эцэг эхчүүд байгаа бол ерөнхийдөө эргээгээд бас энийг юм тохио орж ирж штэ тий. Хүүхд чинь одоо далд хэлбэрээр өөрийгөө гэмтээж байгаа, өөрийгөө буруутгаж байгаа, өөрийгөө одоо за би л буруутаа гэдэг байр суурин дээр удаа явбал юу болох вэ гэдэг дээр таньж мэдэх рүү анхааруул хэрэгтэй байна гэсэн. Яг хөө бид нар өөртөө хувьд ч гэсэн нөгөө нэг амьд үлдэх нэг юм инстинкт гэж яриад байдаг. Тэр маань өөрөө эцэг эхчүүдийг ч гэсэн одоо хүүхдээ хамгийн сайнаар явуулахыг хүсэж байгаа нэг юм хүсэл яваад байна гэж харахаар байна гэсэн үг байхгүй. За миний хүүхэд л энэ хороо дэлхий дээр нэг гайгүй амьдарчаасаа нэг сайн амьдарчаасаа гэдэг нэг юм
одоо байр суурин дээрээс л хүүхдэд чи сайн байх хэрэгтэй шүү. Чи ингээд болж өгвөл бууж өгч болохгүй гэдэг нэг юм санаа яваад байгаа нь хүүхдэд очихдоо чи төгс байх ёстой, чи алдаж болохгүй гэдэг байдлаар очиад байгаа болохоор. Тэгэхээр эн чи юу вэ гэхээр эцэг эхчүүд ууг нь болохоор хүүхдэд зүгээр л одоо энэ амьдралдаа ердөөсөө сайн яваасаа гэдэг байр суурьных нь илэрхийлэн чи төгсвэ гэдэг рүү очиод ээж болохоор гэсэн. Тэгэхээр тийм байвал эргээгээд хүүхд маань ингээ гимтэж байгаа шүү. Энийг таад анхаарч ойлгож харахыг хичээгээрэй л гэдэг зүйл. Нөгөө талаас болохоор эцэг эхчүүд за энийг мэдчих юм бол өөрийгөө одоо бас буруутгах байр суурь байж болохоор гэсэн. Хоёр талдаа явж болохоор гэсэн. Тэгэхээр энэ маань бас нэлээд одоо юу гэдгийг заашгүй мэрэгжлийн үнэтэй очоо уулзаад энэ тал дээр яах өөрөө үнэхээр хэцүү байгаа гэсэн тодорхой хэмжээгээр яг энэ байдал цаашаа өргөжл ямар хор нөлөөтэй вэ гэдгийг ойлгож хараасаа л гэдгийг хэлмээр байна гэсэн. Яг үнэн. За нэвтрүүлэг маань өнөөдөр өсвөр насныхны өөрийгөө зүсэж гэмтэх шалтгаан гэдэг сэдвээр ярилцж байгаа. Тэгээс тун удахгүй өндөрлөх гэж байна. Тэгээ яг ингээд бас том зургаар харах юм бол хүн болгонд нэг юм ойлгогдох, хүлээн зөвшөөрөгдөх, за халамж анхаарал авах буюу хайрлагдах гэл ингээл яг л нэг үндсэн сэтгэл зүйн хэрэгцээнүүд байгаад байгаа байхгүй юу. Тэгэнгүүт хүүхдүүд гингүүт чи ингээд нэг арай хумигдмал юм шиг тий. Бид нар ягаад ч юм тэг төсөөлөгдөд идэг хүүхд тэгэхээр нэг асуудал нь жоохон тий орчин нь ч гэсэн арай бага тий. Ингээд арай бага хумигдмал юм шиг. Гэтэл яг адилхан хүн учраас тэр хэрэгцээнүүд байж байгаа. Гэтэл сайн нөгөө нэг түрүүн зүсэлт маань өөрөө буцаад нөгөө зан үйлийн донтолд болох боломж болдог тохиолдол байгаа гэсэн шүү дээ тий. Тэгэнгүүт энэ нэг юм яг нэг одоо үндэстэй олон мөчрүүд шиг байгаа байхгүй юу? Яг одоо тэр нөгөө ойлгогдож чадахгүй байгаа хүн, сэтгэл хөдлөлөө илэрхийлж чадахгүй хүн өөрийнхөө ингээд тий хүсээд байгаа тэр харилцааг ингээд тий тэр уур амьсгалыг авч чадахгүй байгаа хүн явж ямар нэгэн ингээд нэг юм салаалсан олон төрлийн донтолт руу бас очих боломжтой харагдаж байгаа тий. Одоо бол өөрийгөө зүсэж ингээд гэмтэж тий тэрнээсээ тайвширна. Тэгээ цус ингээд гараал ирэнгүүт гээл ингээ мэдрэмжүүдээ хүүхдүүд ярьдаг байхгүй тий. Тэгэнгүүт тэрний хэлдгээр манай Солонгос сэтгэл зүйч хэлдгээр тэрийг ахингууд тэр нэг ийм одоо цикл дотор орно тий. Тэгэнгүүт нөгөө зан үйлийн донтолт. За тэгэнгүүт нөгөө тайвшир бас л адилхан тайвширахыг хүсэж байгаа. Арх тамхины хэрэглээ бас л адилхан тайвширахыг хүсэж байгаа. Магадгүй бид гурийн бас нэгэн цаашдын нэг яриа болох одоо нөгөө мансууруулах процесс тий. Тэрийг яагаад тийшээ яваад байна гэл ингээл нэг суурнаас гарч ирж байгаа олон төрлийн асуудал ингээ харагдаж байгаа. Тэгэхээр өнөөдрийн бидний нөгөө өөрийгөө зүсэж гэмдэх гэдэг зан үйлийн ард нь хүүхдэд ерөөсөө л нэг юм би гэдэг хүнд ийм үзэл бодол байна тий. Дуу хоолой яваад байгаа хэрэг тий. Надад ийм зүйл хэрэгтэй байна тий гэдэг энэ зүйлтэй эцэг эхчүүд ингээ холбогдох нь өөрөө маш олон асуудлуудаас урьдчилан сэргийлэх арга зам байгаа шүү. Гээд 15:45 болоод бидний нэвтрүүлэг өндөрлж байна. Тэгэхээр өнөөдрийн дугаарт маань хүрэлцэн ирсэн ээж мөнх цэцэг за бас өнөөдрийн бидний дугаартаа одоо сар болгон хамт байдаг Солонгос сэтгэл зүйчтэй маш их баярлалаа. Тэгээд нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлж байна. Гэр бүлэрээ ядаа 104.5 амьдралын очиг үргэлж танд хэрэгцээтэй бас тийм болохыг хүсдэг сэдвийг хүнддэг байгаа. Тэгээд өнөөдрийн дугаар маань энд хүрээд туслаа. Түр баяртай. За баяртай. Ирээд буцах богинохон цаг хугацаанд хамгийн түрүүнд өөртөө таалагдж амьдр. Тэгж ажил өөрийгөөч бусдыг ч хайрлаж чадна. Сэтгэл зүйн боловсрол олгох амьдралын хүчийг нэвтрүүлэг танд хүрэлээ.